Амар мэндэ. Мэлмээ тунгалаг үлмээ бат логшин амгалан үйлс өндрөө. Туулааны эвэртэй подкаст. Сайн ховч амандаа тустай. Муу ховч толгой доод цустай. Монгол ардын зөвлөг. Хууч яриа. Солиод шагдрын тухай хууч яриа. Олноо солиод гэж алдаршсан шагдар хэмээх яруу найрагч бүрэн засагчийн 8 дугаар он буюу 1869 онд Өвөр Монголын 100 үд чуулганы баарын баруун хошуунд ядуу малчин Дэчин Рашин гэрт төржээ. Шагдар багаас хурц ухаалаг альва юмны учир шалтгааныг олох гэж мэрэмтгий байснаас эцэг их нь эрдэмтэн хүн болгоно гэж итгэн 7 настайд нь гэлбэр зууд шавлан суулгажээ. Шагдар төвд номд хичээнгүйлэн заалгаж сүмд 10 гаруй жил суухдаа өөрийн үе зиндааныхын дотроо номтой тооцогдож ялангуяа уншлахаар гаргууд байлаа. Шагдар ном бясалгаж хүрээ хийдэд суулгүй зам дагаж гуйснан дээр гээд үүрэг төхөөрөн бадарчин болж хавийн хошуу нутгаар тойрч дээдэс ноёд хэрэгэмтэн ихэстэй ам хилээр тэмцэн зарим нэгтээ заргалдан няцааж явах боллоо. Ийхүү явахдаа баарын хошууны ноёд түшмэд ардын хөрөнгөөр дур зоргоороо наргиж хар тамхи татах өдөр шөнөгүй уу цогтох химжээ хязгааргүй наргин наадах зоос тоглох гой ганган орд харш байруулах эхнэр хүүхний гоёл бэлдэх манж хятадын булан эзлэгч нарт их нутаг түүнийхээ баялагийг хэрэгэм цол эд мөнгөөр худалдах зэрэг нэр нүрээ барсан ичгүрт хэрэг явдал хийдгийг бишгүй үзэж харжээ. Энэ бүхнийг нүдээр харсан шагдар жигшин зэвүүцэж их нутаг ард түмнээ хайрлан тэдний тусын тул чадах бүхнээ зориулахаар сэтгэл шулуудав. Ингээд Бадрагуултын 28 дугаар оны хавар дүүл ам сажин чойровтой захаасаа хилээд тэнэх болжээ. Гэлбэр зуугийн цамын хурал болж баруун баарны олон мөргөлчин ирж үзэмчин ноён тэргүүлэн зуугийн дэрэгдэх зэндмэн хад гихчэд мөрөхөөр гарч ирэхэд шагдар тосон очиж олны өмнө хилжээ. Тэнгэр эцэг эвэлгүй болжээ. Их дэлхий өршөөлгүй болжээ. Энэрлгүй арья бол авралгүй болжээ. Ирэх барьсан ноёд хуйлгүй болжээ. Тэгэхээр би авралгүй бурхадтай, аюул тамийн замтай, нуранхай муу гэрүүдтэй ном мэдэхгүй лам нартай, хам цууж хорвоо гэлээхгүй даяанаар торж дарлагч тэгний цай. Зуугийн сүм хад болоод л тэсэж байна. Зуурсан гурил бол өдид хуваагаад идчихсэн та нар. Гэхэд ван ноён тэргүүтэй хэрэгэмтнүүд яаж чадахгүй шагдрыг солиот гэж нэрлээд хурдан зайлсан ажээ. Дараах нь шагдрын хил үгийг газар авахуулахгүй хориглохоор хойноос нь илж явуулж барихаар очиход би бадарч болж барцад түүтгэрээ арилахаар бомбүтээх гэж явна. Та нар жарахаар ажаргад зэд өргөлөө ховааж өөхөн дээр өнхөрч тосон дээр тоглож буян нүглээ хурааж борхны нүдэнд шорооч хийхэж бай. Гээд хоёр таяга үзүүлэн нэхэж ирсэн хүнтэй нэгийгээ үзэх гэж бэлдсэн юм гэд явсан гэдэг. Шагдар бэс ноёны ордонд очиход бэс ноён муу хэлэгдэхээс айж эргэлзэн хооллож явуулах гэтэл тэдний эрх хав урдуур нь гүхэд шагдар бэсийг харж инээгээд олны яриач үний юм аа да гэжээ. Бэс юу тэрв гэж лавлахад хар нохоогоо хоймроо тахиад харц боолоо үүдэн цүгдүүлээд шударгыг нь шулан болгоод шулмсыг нь тахиж байна гэж ярьсан нь аргагүй үнэн байд шүү гэжээ. Баарны зүүн хөх сүмд банчин богд төвдөөс олон дагуулын хамт нэгэн удаа заларч иржээ. Энэ үед шагдар түүн дээр очиход үе олон мөргөлчин цугларч өөмөлдөн дагалдагсад нь энгийн ардыг журамтаа байлгах гэж хайр найргүй нүдэж байсан аж. Шагдар нэг гартаа таяг нөгөө гартаа арх барьж дөхөн очоод банчин гэгэнийг дагалдан явсан тэрхүү хэрцгий тангадуудыг ажиж байснаа.
мөрөөрөө мэгцгэр тангад, мөнгө зоосонд дуртай тангад, баруун газрын балай тангад банчныг дагсан чонон тангад гэхэд өнөө хүмүүс чагдрыг барьж аваад зодох гэхэд та нар банчин ламын өмнө аваач зодвол их хэрэг байна та гэхэд банчин үүнийг мэдээ дуудан үзэж энэ лав даян богдын хувилгаан байх гэхэд юу гинэ хувраг байж чадаагүй намайг хувилгаан гинүү банчин таны нүдэнд бараан үйл тогтоо биз гэж хэлээд явчихжээ. 1912 оны хулган жилд үмэн гарч нэг баг цэрэг давхилдан ирж баараны хошууны үлэг чонгоо захирагч жадамб нарыг баривчлан авч яваад үлэг чонгоог хялгантын сүмийн талд хүлээд хайчихсан байхад шагдар тааралджээ. Захирагч ихэд олзуурхан "Заахо, азтай хэрэг боллоо. Захирагч нь батганд идэгдээд баларч байна." Гэхэд шагдар их л өрөвцөн дүр үзүүлж "Эви хөөрхи, ингэж хөвтөх гэж байдгийм аа" гиснэ ихэд инээж. "Гүй ингэхэд баарныг бартал идсэн хүн батганд идэгдэх нь зөв юм байна шүү" гэд орхиод явчихжээ. YouTube дээр Тулааны үртэй подкаст. Тулааны үртэйгээ дэмжиж сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Давангийн тухай хуучаарай. Далай чойхор ван Бээжин жасаалаад буцах болж нэгэн түнш пүүсийн эзэн Данжаадийнхаар орж оройжонгоо архиуч суухта эзэн Данжаадын бугуйдах луу ороосон алтан бугуйчин хийцийг ажиж уран дондгоороо үүнээс илүү бугуйч хийлгэх юм шүү гэж бодож суужээ. Далай чойхор вангийн уран дондог гэж гайхалтай уран хүн байсан гэдэг. Далай чойхор ван нутагтаа ирүүд уран дондгийг дуудаад их хэмжээний алт өгч алтан бугуйч хийхийг даалгажээ. 2 сарын дараа хийсэн бугуйчаа уран дондог авчирч өгөв. Бугуйчийн дээр луу ороон хийж, лууны толгой дээр бар хөлөө тавьсан, маш урны дээр цагийн аясаар бар хүрхэрэхэд лууны сүүл хөдөлдөг хийсэнд үдсэн бүхэн гайхаж гинэ. Далай чойхор ван хойдон жилэн дахиад Бээжин явж өнөө Данжаадынхаараа орж архиуч суужээ. Гэтэл Далай чойхор вангийн алтан бугуйч цаг болоод бар дуурахад архиуч суусан Данжаад босон харайж бар дуурсан гэж сандрахад Далай чойхор ван ихэд инээж зүгээр амьд бар биш. Миний бугуйч нэг бар юм байгаа гэд бугуйчаа үзүүлэхэд Данжаад түүнийг нь үзээд ихэд гайхан "Хай, ямар уран хүн танаад байна? Манай дүү иймээ уран хүн байхгүй шүү. Бас танаа уран хүнээ гуйлыг 9 тунгаа чадсан байна да." Гэхдээ Далай чойхор ван ихэд гайхахыг харсан Данжаад өөрийнхөө алтан бугуйчийг шувт татан базж шитгэхэд ангас гэд хөвдөө орж гин. Далай чойхор вангийн бугуйч учиргүй хүшүүн хатуун илт байсанд их ичвч дүүвүүлээд өнгөрөөж гин. Ван нутагтаа ирэнгүүд уран дондгийн нүд гарыг гэмтээлгүй ирүүдэж алтны учрыг ол гэж тушаач гин. Хит хонсны дараа түшмэл хэрэгэ хүлээлээ гэж ванд айлдахад оруул гэж гин. Далай чойхор ван уран дондгийг хүлээн авч идэ будаа тавьж ингэж хэлжээ. Бээжин хотын алт мөнгө Эрдний чулууны уран инжаанын эзэн Данжаадыг айж гайхан шагширтал хийсэн гарынхаа ураар чи намайг баясгалаа. Галтай хийсэн гарынхаа ураар чи намайг баясгалаа. Галтай цог нүүрэн дээр минь тавих шиг нэг их хичээлээд. Одоо яах вэ? Эзэн ноёноо гихээ бай гэхэд нутаг Монголоо гэдэг байгаа да. Чи тэр алтыг яасан б? Гэхэд тал нь би гэжээ. Бузар орсон алтаар би яах вэ? Хойшид санаж ав. Чи энэ нутаг усны нэрийг алдаршуулах уран гарт нэг сурга, хөлсийг нь би төлье гэсэн гэдэг. Түүнээс хойш Далай чойхор вангийн уран дарахад гэж гайхагдсан содов дархан, чавганц дархан, бэлэг дархан гэж олон дархчид төрсөн юм гинэлээ. Дархан хүн
Бурхан ухаантай гэдэг үлээ. Тэртэй үед далай жонхор Вангийн хушуунд олон агсам хүмүүс гарч найр наадам өмөлдөг болж гин. Энэ тухай яриа далай жонхор Вангийн чихэнд хүрв. Далай жонхор Ван нэгэн өдөр төшмөлөө дуудаж уулзаад хэлжээ. Удахгүй их найр хийх газар агсам тавьж найр өмүүлдэг бүхнийг сэмхэн хинтж мэддэгдэлгүй очвол гэж тушааж гин. Удалгүй цуутай баян айл найр хийжээ. Тэр найрд хөлтөө нь хөлхөж хүлгүүн мөлхөх шахам цугларч гин. Далай жонхор Ван найрд аль хэдийнэ ирчихсэн аль болдоггүй агсмуудын дунд арх уугаад суугаад л байж гин. Суугаад л байж гин. Агсам тавих нь бити хэл чангахан дуурах хүнгүй. Согтхон согтоод сэмхэн гарч явах нь явсаар үүр цайх болж байтал нэгэн хүн. Тэсэн гэхэд ингэж тэсэх гэж дээ би гэж хэлээд далай жонхор Вангийн өмнө ганцныхаа цохиурынхаа үнсийг цацаж гин. Тэр дорн төшмөл тахрууд агсмыг аваад гарчихжээ. Найр үргэлжиж шүнжин найрлаж маргааш найрлаж нөгөө өдөр нь тарж гинэ. Ойрын жилүүдэд болоогүй сайн дихтэй найр боллоо гэж ярилцаж найрт ирсэн бүхэн хөөе очиж далай жонхор Ванд агсам тавьдгийн ч өвдөө. Одоо ноён хилэгнэж агсан тавьсныхаа шанг амсан даа хөөрхий гэж өрөвдөн ярихад зарим нь сайн хашраахан зөвөө гэж ярилцаар хэд хонож байтал гэнэт нэг өдөр хошуу тамганы дээр хошууны агсамч бүхнийг цуглуулад ард олны амгалан байдлыг алдагдуулж худал агсам тавьдаг байна. Тийм болохоо байсан агсамч юм бол миний дэргэд тэр найран дээр агсам тавих чинь яасан юм? Хідэн удаа хаан агсам тавьж өмүүлснээр нь торгож банцтаж хашраа гэсэн гин. Далай жонхор Ван өөрт нь агсам тавих гэсэн хүнийг дуудаж чи харин ясны агсамч байрын хүн байна вүлээ. Хойшод ууснаа шингээд сур гэсэн гэдэг. Түүнээс хойш далай жонхор Вангийн хушууны найр наадам дэгтэй сайхан болсон юм гэдэг. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлээ үлдээж лайк товчоод дараарай. Гэхдээ энэ үгийг би нэг өлөг болтол хэлэх юм даа хөргий. Сэтгэлээ үлдээгээд лайк товчоод дараад өгөөрэй. Яг одоо танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.